Ингээд өнөөдрийн манай лекцийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал илэрхийлэхийн яамд өнөөдрийн лекцийг зохион байгуулалтын талаар та бүхэнд тооч танилцуулга өгье гэж бодож байна. За ингээд хүний эрхийн үндэсний комисс нээлттэй нийгмийн форум хамтран хүний эрхийн онолын судалгаа хөгжүүлж байгаа зүтгэлтнүүдийн эрдмийн бүтээл практик үйл ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэх түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн үндэсний комисс нээлттэй нийгмийн форум хамтран жил бүрийн цуврал лекцүүдийг зохион байгуулдаг юм аа. Энэ үйл ажиллагаанд хүний эрхийн суур ойлголт, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг. Энэ жилийн цуврал лекцүүдээр бид нар хэд хэдэн цуврал лекцүүдийг зохион байгуулахад төлөвлөж байгаа. Цуврал лекцүүдээр бид нар айл болох олон салбарын төлөөллийг оролцуулахыг хичээдэг. Улс төрийн эрх хэрэгчлөө сонгогдох эрх хэрэгчлөөний талаар бид өнөөдөр ярилцах гэж байна. Ингээд өнөөдрийн бидэнд энэхүү чухал сэдвээр лекц сонсохоор хууль зүйн хүрээлэнгийн сургалтын албаны зөвлөх багш, холбооны бүгд найрамдах Герман улсын Бонн хотын их сургуулийн төр эрх зүйн тэнхимийн докторант Үрд Сайх үргэлжлэн ирсэн байгаа. Ингээд та бүхэндээ Үрд Сайх багшаагаа урьж байна. Өөрийгөө тооч танилцуулахад боловсролын хувьд би Шөхөдөг хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Дараа нь Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуулийн магистрантур төгсөөд 2000 онд Германы холбооны бүгд найрамдах Герман улсыг сурахаар зорьсон. За ингээд тэнд холбооны бүгд найрамдах Герман улсын Бонн хотын их сургууль дээр хууль зүйн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. Дараа нь үргэлжлүүлээд тус сургуулийн докторантурт орж суралцаад ингээд явж байгаа юм хүн байна. За тэгэхээр бид нар арчил гэж юу вэ гэсэн асуулт гарч иж байгаа. Тэгэхээр арчил гэж юу вэ гэдэг асуултууд бол бүх цаг үеийн турш тавигдчихсан янз бүрийн тодорхойлолтууд байдаг. Тэгэхээр би энэ дээр бол нэг тийм нуруугаа авсан тодорхойлолтуудыг хэлхийг хүсэхгүй байгаа. Тийм учраас энд судалж явах явцад гарсан нэг надад их таалагдсан нэг тодорхойлолтыг ярих гэж бодож байгаа. Энэ бол Германы төрийн эрх эрдэмтэн Роберс гэж хүний нэг үндсэн хуулийн тайлбар номонд өгсөн тодорхойлолт байна. Тэгэхээр энэ бол тэр хүн юу гэж тодорхойлсон гэхээр арчил гэдэг нь тэгшэрхтнүүд болон эрх чөлөөтнүүд дундаа хамтран өөрсдийн төлөө бүтээсэн улс төрийн нойрхлын зохион байгуулалт юм аа. Тэгэхээр энэ дээр бол гол акцент өгөх надад таалагдсан юмнууд нь бол нэгдүгээр тэр арчилсан элементийг бүрдүүлэх гэж байгаа ард түмнийг бүрдүүлж байгаа субъектууд нь бол хоорондоо тэгшэрхтэй байх хэрэгтэй байна. Хамгийн чухал нь тийм ээ. Шудраг басны шалгуур, суур, эхлэл нь бол тэгш боломж. Эрх гэдэг маань боломжийн хэмжээ шүү дээ, тийм ээ. Эрх чөлөө гэдэг бол боломж, эрх бол боломжийн хэмжээ. Тэгэхээр тэгш боломжтой байж ээж төрийн засаглалыг хүлээн зөвшөөрдөг. Тэгээд тэр хүмүүс маань эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Тэгээд нэг хүсэл зорилгот нэгдсэн дундаа хамтран өөрсдийгөө засаглах, нийгмийн харилцааг зохицуулах, улс төрийн нойрхлын тэр зохион байгуулалтыг хийхээр дундаа хамтарсан тийм нэг зорилготой байх хэрэгтэй байна гэсэн. Энэ тодорхойлолтууд надад их таалагдав. Тэгэхээр ямар улсыг арчилсан улс вэ? Шалгуур үзүүлэлтүүд нь юу вэ гэдэг асуултууд гарсан. Тэгэхээр нэгдүгээрт бол төрийн бүх эрхийг баригч нь бүрэн эрхт нь ард түмэн байна, тийм. Латинаар суперанус гэдэг нь бол юу гэсэн үг гэхээр бүхний дээр оршигч, үүнээс дээш нөгөө үүнээс түүний дээр зөвхөн хөх тэнгэр вэ гэж ярьдаг шүү дээ. Тэр нь бол уг нь ард түмэн, үндсэн хуулийн цэц биш, тийм ээ. Ард түмэн. Тэгэхээр энэ бол бүхний дээр оршигч гэсэн утгыг илэрхийлдэг. За энд би нэг зургийг танилцуулахад энэ бол Английн нэр цэтгэгч Томас Хоббс гэдэг хүний Левиафан гэдэг бүтээлийн нүүрний чимэг зураг байгаа, тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол юу үзүүлж байгаа гэхээр энэ сайн харагдах байгаа энэ хуурс шиг загасны хуурс шиг энэ хайр шиг энэ юм нь бол хүмүүс юм байгаа. Өөрөөр хэлбэл тухайн улсыг бүрдүүлэгч иргэд, тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсээс энэ төр бүрдэж байгаа. Тэгээд төр бүрдээд нэг гартаа төрийн засаглан захирах хүч чадлыг илэрхийлэх, нөгөө гартаа шашны мяндагтны таяг, энэ бол нөгөө төр шашныг хослон барих, төр шашин хамтдаа байх гэсэн үйл санаа хүчтэй байж байгаа. Тэгээд хот улсыг захирна, хааны тэтэнтэй тэр толгой бол төр байх нь ш.
Тэгэхээр ингээд төр улсыг бол ингээд юу засаглан захирах хэрэгтэй гэдэг. Энэ бол нийгмийн гэрээний онол бүгдээрээ хамтраад Томас Хоббс нийгмийн гэрээний онолыг үндсэн гэдэг та хамтраад ингээд төрийг барина гэж. Тэгэхдээ энэ дээр бол учир дутагдaltaй юм байгаа юм л да. Өөрөөр хэлбэл энэ Левиафанд маань ямар нэг хязгаарлалт чөдөр тушаа байхгүй. Үнэмлэхүй хүчтэй болсон байна, тийм ээ. Хоёрдугаарт төр бүхийхэд ард түмэн бүхийх. Тийм үү? Төр буюу сонгосон тэр цөөхөн хэсэг бүхийхэд нийтээрээ бүхийх ийм байдал руу ийм байдлыг илтгэсэн. Энэ бол гэхдээ 400-ны тэртех үзэл сэтгэлгээ учраас энд бол бид нар гайхаж хандах хэрэггүй. Одоо бол үзэл сэтгэлгээ өөр болсон. Үүнээс хойш үндсэн хуульчаас эрх зүйн төр гэх мэт шинэ үзэл сэтгэлгээнүүд хөгжөөд тийм ээ төрийг чөдөрлөдөг, хязгаарладаг. Тэгэхдээ нийгмийн гэрээнийхээ үндсэн дээр хамтран төрөө байгуулдаг, дундаа хамтран улс төрийн ноёхлын зохион байгуулалтаа хийдэг энэ систем рүү орсон байна. Тэгээ хамгийн дээр нь байгаа тэр латин харагдахгүй байгаа бичвэр бол түүнийхээс илүү хүч чадал гэж энэ дэлхий дээр байхгүй гэсэн утгатай бичвэр байдаг. Тэгэхээр бол Хоббсын санаагаар бол ард түмнээс дээшээ хамтарч байгуулсан тэр төр засгаас дээш илүү хүч чадал гэж байхгүй гэсэн юм ерөнхий санаа. Тэгэхээр бид нар ардчил гэдээ ярьдаг, эрх зүйн төр гэдээ ярьдаг юм те. Энэ бүхэн чи эцэстээ юунд зорьсон бэ гэхээр те. Ардчил бүгд найрамдах асуудал эрх мэдлийн төвлөрлийг сааруулна гэж. Хамгийн гол нь хаан дээр, монарх дээр ч юм уу те. Хин нэгэн дээр эрх мэдэл төвлөрөх гэсэн. Энийг тараах арга байхгүй. Ерөөсөө эрх мэдлийн төвлөрлийг сааруулна. Аль нэг газар эрх мэдэл төвлөрвөл дарангуулал болно. Дур зориг болно, тийм ээ. Энийг сааруулах. Хэмжээгүй ирэхэд мөнхийн Левиафан үүсгэхгүй байх. Одоо Хоббсын дүрсэлсэн энэ Левиафаныг л үүсгэхгүй байх нь ардчилсан ёс, эрх зүйн төрийн ёсны гол шаардлага, зорилго байна. Эрх мэдлийг бүрэн эрхтэн болох ард түмнийг бүрдүүлэгч тэгш ирэхэд нөгөө чухал элемент маань те эрх чөлөөтэй эв нэгдлийг эрхэмлэгч иргэдэд тэдний сонирхлын нэгдэл бүлгүүдэд тараан эзэмшүүлэх тэрийг тэдний дунд явагдсан чөлөөт арчсан сонгуулиар хугацаатай байгуулах. Энэ бас маш чухал шинж арчлын тий хугацаатай байх хэрэгтэй. Ингэснээр дангаар болон цөөнхөр дарангуулагчдыг хязгаарлаж нийтээрээ аз жаргалтай инх хамгаалан орших гэсэн үзэл санаа. Тэгэхээр тиймээс одоо Европт хэмжээгүй ирэхэд хаант ёсыг халж тэрийн бүгд найрамдах хэлбэр үүсэн бүрэлдэхүүн түүчээ болсон Франц иргэний хувьсгалын гол урайн эрх чөлөө тэгшэрх ахан дүүгийн ёс. Би энийг ахан дүүгийн ёс гэдгийг нь бол ив нэгдэл гэж орчуулвал арай илүү буух юм болоо гэж бодоод ив нэгдэл гэдээ орчуулсан. Тэ? Ийм өрөө байсан гэж. За дараа нь бол тэр арчилсан байхын нэг шалгуур бол төр нөгөө бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тодорхой хугацааны мөчлөгөөр нөгөө хугацаатай байх гэдэг чинь тийм эргэн шинжлэх нөхцөлтэйгээр эн чинь одоо төр даасан нөгөө нөхдөд хариуцлага болох юм шүү дээ. За нөхөр минь энэ хугацаанд хариуцлагатай ажиллахгүй бол эргээд шинжлэгдэн шүү. Тэр боломж нь ард түмэнд супераноос бидэнд байгаа шүү. Бүрэн эрхтэн те бидэнд байгаа шүү гэсэн. Тэгээд энэ төлөөлөгчдөө сонгохдоо тэгшэрхийн үндсэн дээр бүх нийтийн чөлөөтэй шууд сонгуулиар саналаа нууцаар гарган шилжүүлэх. Энэ бол нөгөө сонгуулийн 5 зарчим байна те. Тэгшэрхийн үндсэн дээр бүх нийтийн чөлөөтэй шууд саналаа нууцаар гаргах. Эсвэл ард нийтийн санал суулгах, санал хураалт гэх мэт шууд арчтын хэлбэрээр тодорхой асуудлыг шийдэх замаар хэрэгжүүлдэг юм байна. За ийм нөхцөл ийм тогтолцоог хэрэгжүүлсэн улсыг бол арчилсан улс гэж болох юм байна. За дараа нь одоо нөгөө парламент чинь юу сонгуулиар эрх авчлаа тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө парламентаас маань бусад төрийн засаглалууд маань эрхээ уламжилж авах хэрэгтэй. Бусад төрийн байгууллагууд гүйцэтгэх засаглал шүүх эрх мэдэл гэх мэт тийм. Ингэж эрхээ уламжлан авч зохион байгуулагчнаар легитим чанар буюу хүлээн зөвшөөрөх чанарыг олно. Ингэхдээ төрийн эрх мэдлийг тэнцвэртэй харилцан хяналт тавих боломжтойгоор хуваарлсан. Одоо нөгөө эрх мэдлийн хуваарлтаа онол орж ирж байна тийм ээ. Эрх мэдлийг харилцан тэнцвэртэй хяналт тавих боломжтойгоор хуваарлсан. Тэгээд хууль дээдлэх ёсыг баримтлах хэрэгтэй. Энэ бол эрх зүйн төрийн шаардлага зарчим тийм ээ. Тэгэхээр одоо үзэл сэтгэлгээний явуул бол өшөө цаашаа явцсан байна шүү дээ. Өшөө цаашаа яваад төрийг хязгаарлах бүх боломжуудыг ийм байдлаар хангаж өгч төрийг хязгаарласан нөхцөлд энэ бол эрх зүйтэй энэ бол арчилсан ёс тийм ээ. За дараа нь бол бидний өнөөдөр ярих сэдв иргэдийн улс төрийн эрх хэрэгчлөө бүрэн бодиттой баталгаатай хангагдсан байх ёстой. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх мэдээлэл авах эрх нь баталгаатай хангагдсан байх ёстой. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх мэдээлэл авах эрх бол улс төрийн эрх хэрэгчлөөний нэг хэсэг нь. За тэгэхээр Монгол улс бол үндсэн хуулинд арчилсан ёс, шодрог ёс, эрхчлөө тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчим үг. Бидний ярьсан юмнууд бол энд үндсэндээ орцсон байна тийм арчилсан байх юм байна, шодрог байх юм байна.
За энэ бол юу? Тэгээд эрхчлөөтэй тэгш байдалтай үндэсний нэг equality, fraternity, liberty тийм энэ гурав чинь энд орсон байна. Хууль дээдлэх, эрхцүү төрийн зарчим бол орсон. Гэхдээ хууль дээдлэх гэдэг бол яг эрхцүү төрийн зарчим гэж ойлгож бас болохгүй тийм. Rule by law гэдэг байна тийм. Зөвхөн хуулийг дээдэлдэг байх нь бол эрхцүү төр гэж ойлгож болохгүй. За дараа нь бол Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдлэлд байна. Өөрөөр хэлбэл нөгөө ард түмэн чинь бүрэн эрхтэн байна гэсэн орцсон байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх хоригдлогчдын байгууллагаараа уламжлалын энэхүү эрхээ эдлэн шууд олон төлөөллийн арчлалыг асуудал маань ингээ орсон. За ингэхээр бол Монгол улс арчилсан улс юм байна. Юм шиг байна. За Монгол улс үндсэн хуулийнхаа үзэл баримтлалаар парламентын бүгд найрамдах улс. Энийг бол нэг хэсэг маргадаг байсан. Одоо бол бүх судлаачид ерөнхийдөө бол энэ дээр тогтсон парламентын бүгд найрамдах улс юм байна гэдгийг аль аль улс төрийн болон шинжлэх ухааны төвшөнд аль аль нь хүлээн зөвшөөрсөн. За тэгэхээр парламентаас парламентын арчил гэдэг бол үндсэндээ намуудын ардчлал гэдэг. Улс төрийн намаар л дамжиж энэ парламентд ёс хэрэгжинэ. Парламентын арчил хэрэгжинэ. Тиймээс улс төрийн хүсэл зориг бүрэлдэн бий болох чөлөөт арчилсан төр парламент бүрдэхэд иргэдийн улс төрийн эрхчлөө бүрэн хангагдсан байх ёстой. Тийм ээ. Тэгэхээр улс төрийн эрхчлөө маань арчилсан ёс, эрхцүү төр, чөлөөт арчилсан системтэй бол ийм байдлаар холбогдох юм байна гэж. Тэгэхээр улс төрийн эрхчлөө хангагдаагүй байхад бол энэ бүхэн боломжгүй гэдэг л энийг хэлэх гээд байна шүү дээ. За улс төрийн эрхчлөөг Монгол улсын үндсэн хуулинд бол баталгаажуулсан байгаа. За үүнд бол сонгох эрх, эвлэлд нь нэгдэх эрх, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх, мэдээлэл хайх, хүлээн авах энэ эрхүүд орж байгаа тийм ээ. За тэгэхээр хүний эрх хэрэгчлөөг үндсэн хуулиар тодорхойлон хуульчлах нь төрөөс эдгээр эрх хэрэгчлөөг зөрчихгүй байхыг алив хязгаарлалт тогтоохдоо эрхцүүд төрийн үндсэн зарчмуудын хүрээнд тэдгээрийг хангасан байхыг шаардж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл үндсэн хуульд ингэж хуульж нөгөө нийгмийн гэрээндээ бид нар чинь ингэж тусгайлан хуульчилж өгж байгаа ч юм бол төр та энэ хүний эрх хэрэгчлөө гэсэн энэ суурь боломжуудыг хязгаарлаж болохгүй шүү. Хязгаарлах юм бол тодорхой шаардлага шалгуураар үндсэн хуулиар тавигдсан тодорхой шаардлага шалгуураар хязгаарлана шүү гэсэн энэ ойлголтыг өгж байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн хууль бол төр иргэн хоёрын хоорондын харилцааг зохицуулсан төрийг хязгаарласан хэм хэмжээ зохицуулсан. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиар иргэд хоорондын асуудлыг зохицуулахгүй. Эсвэл байгууллага хоорондын асуудлыг гол нь төр иргэн хоёрын хоорондоо яаж харилцах юм, төрийн эрх мэдлийг яаж хязгаарлах юм, тийм төрд зориулсан хууль үндсэн хууль бол. За тэгэхээр хүний эрхийг инхүү нэрлэн зааж хуульчлах боломжгүй маа. Учир нь хүний эрх ямар шинэ эрх хэрэгчлөө гарч ирэхийг таашгүй гэсэн тийм үзэл бас байдаг тийм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн үеийн устай байх эрх ч юм уу тийм эсвэл хүнсээр хангагдах эрх гэх мэтлэн тийм шинэ эрхүүдийн тухай яригдж ирж байна шүү дээ. Олон улсын зөвшөөрөмж жишээлбэл тийм. Тэгэхээр гэхдээ зарим орны үндсэн хуульд эсвэл ухаалаг үндсэн хуулиудад бол энийг юм би одоо орчуулах гэж оролцсон. Германаар бол Auffangrundrecht гэж. Одоо ингээд хамааруулдаг, зохицуулагдаагүй эсвэл ингэж хамааруулж авдаг тийм эрхүүд байхгүй. Би нэг бол нийтлэг хамааруулагч эрхүүд гэж орчуулах гэж оролцсон. За үүнд бол жишээ нь хүний эрхэм чанар human dignity те германаар бол Menschenwürde. Тэгээд хувьч чанараа чөлөөтэй хөгжүүлэх эрх freie Entfaltung der Persönlichkeit. Энийг одоо англиар юу гэж хэлдэг юм би сайн мэдэхгүй байна. Энэ дээр бол ерөнхий үйл ажиллагааны чөлөөт байдал те өөрийнхөө хувь хүнийхээ чанарыг одоо хөгжүүлэх, өөрийгөө чөлөөтэй юу дэлгэрүүлэх гэх юм уу те тэр боломжууд энд бол орж ирж байгаа. Тэгэхээр нөгөө хүний эрхийн каталогт хуульчилсан эрхүүд чинь очиж үйлчлэхгүй хүрээ юм гараад ирэхээр энэ эрхүүдээр ингээд бариад авдаг байхгүй. Жишээ нь одоо хүний эрхэм чанар гэдэг байгаа бол энэ бол яг бас нөгөө юунаас гаралтай да. Христосийн шашны сэтгэлгээнээс гаралтай тийм. Яагаад гэвэл хүн яагаад эрхэм бэ гэдэг асуулт байна. Тэнгүүд юу гэхээр хүн гэдэг бол бурхан ч одоо хүний дүртэй байдаг шүү дээ. Есүс Христ одоо бурхан тийм. Хүний дүртэй бол бурханы дүрийг олж төрсөн учраас төрсөн ганц амьтан учраас энэ бол эрхэм чанартай онцгой амьтан. Тийм учраас энэ хүний бурханы дүрийг олж төрсөн энэ хүнийг бол бурханыг хүндэлж байгаа юм бид хайрлан хүндлэх ёстой гэсэн тэр сэтгэлгээнээс гарсан. Сэтгэлгээний уг сурвалж нь бол тэр боловч өнөөдөр бол нийтлэг үндсэл болоод хүн хүнийхээ хувьд эрхэм байх ёстой. Хүнийг хүнийх нь хүндэлж, хайрлаж, харьцах ёстой гэсэн энэ ойлголт руу орсон байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг бол
зөвхөн Христосын шашных учраас хэрэггүй маа гэж болоод яагаад ч болохгүй тийм. За тэгэхээр түрүү ярьсан арчилсан улс төрийн дэглэмтэй эрх зүй төртөө байхын тулд хүний эрх хэрэгчлээ боломжит дээд хэмжээнд хангагдаж хамгаалагдсан байх ёстой. Хүний эрх хэрэгчлээг хамгаалахын тулд эрх зүй төр байх ёстой. Эрх зүй төрд бол тодорхой шалгуурууд байдаг тийм. Нөгөө төр эрх мэдлийг хуваарлсан байх ёстой тийм. Шүүхээр хамгаалуулах эрхийг хангасан байх ёстой. Ингээд. За тэгэхээр манай үндсэн хуулийн концепцээр бол улс төрийн эрх хэрэгчлээ ер нь хүний эрх үү эсвэл иргэний эрх үү гэдэг асуудал гарч ирж байгаа тийм. Улс төрийн эрх хэрэгчлээг бүх хүн бүрт эдлүүлэх үү эсвэл зөвхөн Монгол улсын иргэдэд эдлүүлэх үү? Тэгэхээр энэ бол ялгаатай байдаг. Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг бол хүний эрх хэрэгчлээ гэсэн гарчигтай боловч 16 дугаар зүйл нь хүний эрхийн каталог дээр маань бол Монгол улсын иргэн дараах эрх хэрэгчлээг эдлэнэ гэдэг ингээд явсан. Тэгэхээр тэр одоо чинь амьд явах эрх хэрэгчлээг бол гадаад улсын иргэд эдлэхгүй мүү гэх мэтчлэн асуудлууд гарч ирнэ тийм ээ. Тэгээд дараа нь бол 18 дугаар зүйл салшгүй эрхээс бусад эрхийн хувьд хуулиар зохих хязгаарлалт тогтоож болно. За мөн 18 дугаар зүйлд нь тухайн улстай байгуулсан гэрээгээр зохицуулнаа тий. Харилцан адил байх зарчмыг баримтланаа гэдэг. Гэхдээ олон улсын гэрээний тухайд ярьж байгаа юм. Тэгэхээр энэ манай энэ үндсэн хуулийн дизайн бол хүний эрхийн конструкт хэр зөв юм болоо гэдэгт бол би бас жоохон эргэлзэж ханддаг юм. Магадгүй хэцүү эрх зүйн үр дагаврууд үүсгэж болзошгүй тийм нөхцөл байна. За улс төрийн эрх хэрэгчлэг хүний эрх хэрэгчлээ бол хязгааргүй ямар ч хязгаарлалтгүй үндсэн хууль бичсэн тэр утгаараа л хэрэгжиж явах ёстой гэж бол бас ойлгож болохгүй л дээ. Энд бол хязгаарлалт байх ёстой. Хязгаарлалт нь ямар ашиг сонирхлын үүднээс байх вэ гэвэл нийтийн ашиг сонирхол тий. Өөрөлдөл нөгөө нийгмийн гэрээ байгуулж байгаа шүү дээ. Нийгмийн гэрээ байгуулж байгаа болохоор нийгмийн гэрээ байгуулж байгаа чинь гол утга нь нийтийн ашиг сонирхлын үүднээс төр чи миний эрх хэрэгчлөөнд тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоож байна. Гэхдээ хязгаарлалт тогтохдоо мэдээж нөгөө салшгүй эрх хэрэгчлөөнд хязгаарлалт тогтоож болохгүй тийм ээ. Харин одоо юу гэдэг хүн амьд явах итгэл үнэмшилтэй байх гэх мэт тэр эрхэд бол хязгаарлалт тогтоож болохгүй. Харин бусад эрхийн хувьд бол тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоох ёстой. Тэр дундаа улс төрийн эрх хэрэгчлөөнд бол зайлшгүй хязгаарлалт шаардлагатай. Инхээр юу гэсэн үг вэ гэхээр улс төрийн эрх хэрэгчлээг бол гадаад аюулгүй байдлын үүднээс ялгамжтай зохицуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл гадаад одоо төрийн нөгөө нэг буруу юу шүү дээ тий. Үндсэн чигээр гадаадаас хамгаалан дотоод хамгаал тий. Тэгээд нийгмийн public service-ийг хангах. Тэгэхээр бол гадаадаас хамгаалахын тулд бол улс төрийн эрх хэрэгчлөөг хязгаарлана. Улс төрийн эрх хэрэгчлээ бол Монгол улсын иргэдийн эрх хэрэгчлээ байх хэрэгтэй. Улс төрийн эрх хэрэгчлөөний зарим эрх хэрэгчлээг бол гадаад улсын иргэдэд эдлүүлж болно. Зарим эрх хэрэгчлээг бол яг цэвэр Монгол улсын иргэдэд зориулсан ийм эрх хэрэгчлээ байх хэрэгтэй. За тэгэхээр арчил энд нэг чухал юм ярихад бол арчил бол өөрөө өөрийгөө хөнөөх чинжтэй байдаг, амиа эгөөтгөх чинжтэй байдаг гэсэн тийм үзэл санаа байдаг тийм. Арчил улс төрийн эрх хэрэгчлээг хязгааргүйгээд ингээд тавьчих юм бол тэр дотор чинь арчилсан тогтолцооны эсрэг хүч үүсч болно тийм ээ. Үндсэн хуулийг өгөөсгсөн, суурь зарчмуудыг өгөөсгсөн тийм улс төрийн хүчин тийм хэсэг гарч болно. Ингээд эргээд арчлалыг аюулд очиж байна. Жишээ нь Ваймарын бүгд найрамдах улс нурахтаа бол арчилсан улс байсан боловч энэ улс төрийн эрх хэрэгчлөөний хязгаарлалт энэ арчлаа хамгаалдаг тэр хамгаалтын дархлааг нь тогтоож өгөөгүй учраас Гитлер төрийн эрхэнд гараад ингээд Ваймарын бүгд найрамдах улс нурсан. Тэгэхээр энэ үүднээс бол дэлхийн 2 дугаар дайны дараа ерөнхийдөө ямар ойлголт гарсан гэхээр англиар бол militant democracy, германаар бол streitbare wehrhafte democracy. Өөрийгөө хамгаалдаг тийм ардчлал гэсэн тийм ойлголт гарч ирсэн. Дархлаатай ардчлал гэж би орчуулгыг оролцсон. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл арчил өөрөө өөрийгөө хамгаалдаг байх ёстой. Энэ дээр бол үндсэн хууль нь өөрөө дархлаатай байх ёстой тийм ээ. Тэгээд энэ дээр бол жишээ нь үндсэн хуулийн суурь зарчмууд, үндсэн хуульд ёс, арчилсан ёсны суурь зарчмуудыг үүсгэсэн ийм улс төрийн хүчин байх юм бол түүнийг хориглох нийтийн ашиг сонирхлын үүднээс түүнийг хориглох ийм боломж байх ёстой. Үндсэн хуулийн суурь зарчмууд өөрчлөгддөггүй мөнхийн тийм зарчмууд байх ёстой. Энийг бол хуульчилж өгөх ёстой байдаг. Манайх бол үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль гэдээ батлаад тэрүүгээр бол оролдлого хийсэн. Гэхдээ энэ
хязгаарлалтууд бол ердийн хуулиар биш үндсэн хуулиар хийгдсэн байх ёстой. Тэгжээж энэ бол жинхэнэ хамгаалалт болно. Гэхдээ энэ бол ямар ч байсан эхний ээлжинд нэг алхам. Тэгээд дараа одоо юу гэдэг үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулахад бол энэ мөнхийн зарчмууд буюу энэ суур зарчмуудаа хамгаалж хуульчилж өгөх байх л да. За ингээд сонгох эрхийн тухай асуудалтай оръё. Тэгэхээр би энд бол нэлээд хэдэн асуудлуудыг хөндөж байгаа. Нэгдүгээр сонгуулийн тэгшэрхийн зарчим Монгол улсад хангагдаагүй. Сонгуулийн тэгшэрхийн зарчим бол ерөнхий одоо тэгшэрхийн зарчим биш хүмүүр хууль шүүхийн юм тэгшэрхтэй хэнийг ч энэ засагтайгаар нь ялгуурлан гадуурхаж болохгүй гэдэг. Энэ ерөнхий тэгшэрхийн зарчим бол нөгөө хязгаарлалт хийж болдог ялгамжтай авч үзэж болдог тийм байдаг. Харин сонгуулийн тэгшэрхийн зарчмын хувьд бол тэгж авч үзэж болдоггүй. Тэгж ялгамжтай авч үзэх юм бол эргээд нөгөө төрийн засаглал маань легитим чанар алдчихдаг. Хүлээн зөвшөөрөгдөв. Өөрөөр хэлбэл би тэр төрийг байгуулахад X оролцоотой, та тэр төрийг байгуулахад Y оролцоотой байх юм бол тийм байх юм бол одоо надаас илүү оролцоотой гэсэн үг л дээ тийм. Тийм байх юм бол ягаад би тэр төрийн засаглалыг хүлээн зөвшөөрөх? Тэр чинь таны л төр байхгүй юу? Би тэгтээ зүгээр тэр нь чинь ямар ч нөлөө байхгүй. Тийм учраас тэр төрийн засаглалыг хүлээн зөвшөөрөхийн тулд бүгд тэгш оролцоотой байх хэрэгтэй. Тэгэхээр тэр үднээсээ бол one man one vote гэдэг зарчим буюу ерөөсөө арифметик тэгш байдлыг шаарддаг. Яг ижилхэн тэгш сандын эрэхтэй байх хэрэгтэй. Одоо энэ манай олон мандаттай сонгуулийн тогтолцоо шүү дээ тийм. Эн чинь болохоор миний бодлоор бол сонгуулийн тэгш эрэхийг маш ностой зуршиж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл говь сүмбрийн сонгогч нэг саналтай, Баянзүрх дүүргийн сонгогч 3 саналтай байхгүй. Түүнээс биш хоёулаа нэг удаа санд өгж байгаа биш тийм. Нэг удаа санд өгж байгаа. Гэхдээ нэг нь бол 3 санд өгчөж байгаа. Нөгөөх нь 1 санд өгчөж байгаа. Тэгэхээр парламентд төлөөлөх парламент бүрдэхэд нөлөөлөх боломжийн хэмжээ бол хамаагүй их болчихж байгаа. Энэ бол цэвэр сонгуулийн тэгшэрхийг бол цэвэр алдагдуулж байгаа. Тэгээд ер нь бол ийм олон мандаттай сонгуулийн тогтолцоо дэлхийн улсуудад байдаг. Байхдаа бол тойрог болгонд адилхан мандат байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл 2 мандат олон мандаттай юм бол бүх тойрог 2 мандаттай, бүх тойрог 3 мандаттай ийм байдаг. Манайхан болохоор яаж хийсэн гэхээр нөгөө засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээ тойрог болгоод аваад үзсэн тийм. Тэнгүүтээ засаг захиргаа нутаг дэвсгэрийн тойрог болгоод аваад үзсэн хүн амын тоо мэдээж ялгууртай. Тэнгүүд нь хүн амын тоонд ерөнхийдөө пропорц бариулаад мандатын тоог хуваарлцсан. Тэгээд тэгсэн хэрнээ тэгээ хуваарлсан ч гэсэн нөгөө нэг мандатад оногдох саналын тоон говь сүмбэрт байгаагаас Баянзүрхэд байгаа нь чинь 2 дахин их ч юм уу тийм. Ингээд маш том зөрүү гарчиж байгаа байхгүй. Ерөнхийдөө ийм одоо мандатад оногдох сонгогчдын саналын тооны зөрүүг бол нэг 20% байхыг бол хүлээн зөвшөөрдөг юм бэл. Манайх бол 2 дахин их гээд 200% болсон байгаа учраас энэ бол маш ностой зорчил. За энэ олон мандаттай сонгуулийн тойргоор бол анх 1992 оны сонгуулийн хувьд явагдсан байдаг. Энэ сонгуулийн хувьдын дараа юу үндсэн хуулийн цэцэд тодорхой иргэд хандаад ингээд үндсэн хууль зөрчижээ гэдээ хандсан чинь манай үндсэн хуулийн цэцэд юу гэж шийдсэн бэ гэхээр манай Монгол улс үндсэн хуульдаа буюу тэр 21-р зүйлийн 2-т улсын их хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрхүүхийн иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаатаагаар сонгоно гэж байна. Энэ дээр тэгш гэдэг үг байдгүй. Тэгэхээр үндсэн хуульдаа бид нар тэгшэрхийн зарчмыг хуульчлаагүй учраас цаад логикоор бол тэгш бишээр сонгож олно гэдэг ингээд шийдсэн байдаг. Тэгэхээр түрүүнээс хойш бид нар яриад явуулсан шүү дээ. Тэгш байх чинь бол арчилсан байх юм бүгд найрамд тулсын суур зарчмаа гэдэг тийм. Тэгэхээр тэгш биш болохоор чинь арчил муу юм уу гэдэг асуулт тавьж тийм. Окей. За тэгвэл тэгш бишээр сонгож болно гэд хуульчилсан. Тэгшэрхийн энэ юуг зөрчөөг байна гэдэг ингээд явчих. Гэтэл үндсэн хуульд тэр тэгш биш байна. Тэгшэрхийн зарчмыг хасъя гэсэн хэлэлцүүлэг үндсэн хууль тогтоогчийн юун дээр бол яригдчихсан байна. Тэрэн дээр би энэ дээр бичсэн байна л да. Одоо энэ Улсын баг хурлын үндсэн хуулийн төслийг хэлсэн 91 оны 10 сарын 15-ны өдрийн хурлааны тэмдэглэлийн 133-аас 136 дахь талууд энийг та нар яг дараа сонирхож үзээгэл тэмдэглээд авчаар. За энэ дээр бол яасан гэхээр энэ Улсын баг хурлын хурлаан дээр очиржов гэж гишүүн байсан байна. Тэр гишүүн бол тэгш гэдгийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа гэсэн томьёолоор санал хураалгасан. Ингээд бол 41 гишүүнээс 28 зөвшөөрөөд 8 татгалзаад
5 төдөлзөж олонхын дэмжлэг авсан байдаг. Дараа нь тэнгуут Ламжав гишүүн одоо нөө иргэн Ламжав шүү дээ манай үндсэн хуулийн зэс тандаад байдаг. Ламжавгаа бол гишүүний тэр үед баг хурлын гишүүн байсан. Ингээд зарчмын зөрүүтэй санал гаргаад тэрүүгээр нь тэгш гэдгийг хасъя гэсэн томьёолоор дахин санал хураахад нийт 41 гишүүнээс 19 зөвшөөрч 17 татгалзаад 5 төдөлзөж ингээ олонхын дэмжлэг аваагүй байдаг. Тэгэхээр хасахгүй гэд үндсэн хууль тогтоогч уг нь шийдсэн юм шиг байна. Тэгээ энэс хойш улсын баг хурлын хуралдааны болон ардын хурлын хуралдааны тэмдэглэлүүдээс бол би энэ тэгш гэдгийг хасъя гэж санал хураасан юм уу хасахаар томьёолсон тийм юм бол олоогүй. Гэтэл үндсэн хууль дээр бол ингээд хасагтаад ороод ирсэн. Хизээ хаана яаж хасагдсан нь би хувьдаа судалж олж тогтоож чадаагүй. Нэг бас хэрвээ энэ чиглэлээр сонирхон судалдаг хүмүүс байвал сонирхон судалж болох юм. Тэгэхээр би энийг бол бас нэлээ эргэлзээтэй. Тэгээд тэр үед гаргаж ирсэн үндслүүд нь бол тэр хуралдаан дээр гарч ирсэн үндслүүд бол сонгуулийн тойргуудыг засаг захиргааны нэгжүүдэд баригдан хийхээр үндсэндээ одоо тэгж зүтгүүлээ. Тэгээд хүн амынхын тоог харилцан адилгүй гараад байгаа учраас тэгш байх угаасаа боломжгүй юм байна гэсэн ийм үндсэл гаргасан байна. Тэгэхээр арчилсан байх, Монгол улс арчилсан байх боломжгүй юм байна. Монгол улс бүгд найрамд тулсах боломжгүй юм байна гэсэн шийдэл юм уу хаашаа. Энэ бол ойлгомжгүй тийм ээ. За тэгээд сүүлийн үед бол судлаачид хамгийн сүүлд талигаач Чимд багш номондоо бол энэ ерөнхий тэгшэрхийн зарчмаар энэ бол зохицуулагдаж болох юмаа гэсэн санаа гаргасан байдаг. Гэхдээ энэ ерөнхий тэгшэрхийн зарчмаар зохицуулагдах юм бол ялгамжтай зохицуулж болно гэсэн байдал руу орчих учраас энэ бол бас тийм хангалттай юм. Өөрөөр хэлбэл дэлхийд арчлын одоо суур ойлголтоор шаарддаг тэр арифметик хатуу арифметик тэгш байдлыг бол хангаж чадахгүй байна гэсэн ийм байдал руу орж байна. За тэгээд 8 оны сонгуулийг мөн энэ олон мандаттай тойргуудаар явуулсан. Одоо энэ 12 оны сонгуул бол тал нь энэ бас олон мандаттай тойргоор явуулсан. Энд бол сонгуулийн тэгшэрх алдагджээ гэж би хэлэх гээд байгаа юм л да. За одоо тэгээд манайх чинь нэг юу яасан шүү дээ. Энэ 12 оны сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа бол дийлэнх олонхын тогтолцоо дээрээс нь нэмэх нь хувь тэмцүүлсэн тогтолцоог авсан байгаа тийм. Тэгэхээр хувь тэмцүүлсэн тогтолцооны үед бол бас нэг өөр нэг тэгшэрхийн ойлголтууд яригддаг. Энэ бол санал бүрийн амжилтын болон амжилтанд хүрэх боломжийн тэгш байдлууд гэсэн ойлголтууд яригддаг. Тэгэхээр тухайн улс төрийн намд өгсөн юм уу тэр санал бүр нь бол тухайн өгсөн намынхаа амжилтанд эергээр нөлөөлөх үсээр тэгшээр үнэлэгдэх гэсэн. Бас сөргөөр нөлөөлчдөг тийм тохиолдол байдаг байна л да. Өөрөөр хэлбэл энэ бол жишээ нь Германы сонгуулийн тогтолцоон дээр бол маш тодорхой харагдав. Яг бол яг цэвэр пропорционал тогтолцоо байхгүй. Манайх энийг холимог тогтолцоо гэж яриад. Энэ бол холимог тогтолцоо биш. Энэ бол цэвэр пропорционал тогтолцоо. Хэдийгээр Бундестагийн гишүүдийн тал нь юугаар шууд мандатаар сонгогддог ч гэсэн эцэст нь суудлах хуваарлахтаа бол пропорцоор холбооны пропорцоор хуваарлцдаг байхгүй. Тэгээ пропорцоор хуваарлахад энэ бол зүгээр нэг хэсгийн шууд тойргоо сонгож байгаа боловч эцэст нь суудлах хуваарлах нь пропорцоор яваад тэгээд одоо Бундестагийн гишүүдийн заримдаа их болоод бага болоод ингэж яваад байдаг. Тэгэхээр энэ бол тэр тохиолдолд бол бас энэ сөргөөр нөлөөлөх тийм боломж гардаг юм байна. Их олон санал авсан нам мөртлөө эргээд нөгөө юуныхаа намынхаа амжилтанд сөргөөр нөлөөлөх боломжууд бас гарчдаг. Нөгөөх нь бол саналын амжилтанд төр нэг нь бол үндэгдэх, нөгөөх нь бол эхнээсээ тухайн санд бол амжилтанд хүрэх боломжийн тэгш байдал. Санд бүр сонгуулийн дүнд нөлөөлөх эрх зүйн тэгш боломжтой байх гэсэн ийм ойлголт бас яригдах хэрэгтэй юм шиг байна. Би нэг тайлбарлаад хэлчихье гэж бодож байгаа юм бол нөгөө нэг шууд байх зарчим тийм. Шууд байх зарчмыг манай зарим улс төрчид, зарим судлаачид бол хүнийг сонгоно гэж заасан юм наадах чинь тийм. Шууд Монгол улсын үндсэн хуулинд байгаа шууд байх зарчим бол хүнийг сонгох тухай яригадаад байгаамаа гэж ингэж тайлбарлаад. Энэ бол зөвөр яг миний хийж байгаа дүгнэлтээр бол тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, тухайн үеийн өөрийнхөө улс намдаа ашигтай байх тэр үүднээс л одоо жижиг амбицаар ингэж тайлбарлаад. Би бол тэгж шүүмжилдэг. Түүнээс биш яг шууд байх зарчим гэдэг нь онлын хувьд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тэр ойлголт нь юу вэ гэхээр сонгуулийн санал, сонгогчийн өгсөн санал, сонгуулийн үр дүн буюу суудлах хуваарлт хоёрын хооронд дунд нь ямар нэг субъект байх ёсгүй. Өөрөөр хэлбэл би саналаа өглөөд тэндээс шууд сонгуулийн үр дүн гарч явах ёстой л гэсэн ойлголт байхгүй. Яг ийм шууд биш сонгуул бол жишээ нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул тийм. Энэ бол дунд нь нөгөө сонгуулийн хүмүүс гэж гарч ирээд тэр хүмүүс нь ерөнхийлөгчийг сонгоо явж. Энэ бол шууд биш. Манайх бол
саналаа өгөөд шууд тэндээс нь сонгуулийн үр дүн гарч байгаа учраас энэ бол шууд хүнийг сонгосон байна уу, намайг сонгосон байна уу хамаагүй. Тэ? Намайг сонгоно гэдэг чинь намын нэрсийн чагсаалтад байгаа хүмүүсийг л сонгож байгаа. Энэ ямар сайн хүмүүс чагсаасан бол тэр нам олон санал авна, муу хүмүүс чагсаасан бол тэр нам бага санал авна, тийм ээ. Энд бол шууд байх зарчим алдагдаад байгаа юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр энийг бол ерөнхийдөө одоо нийтээр бас ойлгож хүлээмжшүүлж байгаа. Яг гэвэл манайх чинь хувь тэнцвэрсэн системийг бас нэвтрүүлжлээ шүү дээ, сонгуулийн тогтолцоонд. За дараа нь сонгох эрхийн хязгаарлалт дээр миний нэг ойлгодгүй юм бол энэ хорих газар ял ажиллаж байгаа иргэн сонгуульд оролцох эрхийг хэлэхгүй гэсэн зохицуулт. Энэ ер нь хэр зөв юм бол би бол энийг бол маш буруу зүйл гэж. Хорих ял ажиллаж байгаа яаж шийдгүүлсэн этгээд магадгүй төрийн эсрэг гэмт хэрэг ч юм уу те тэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол энэ төрийн эсрэг этгээд учраас энд бол сонгох эрхийг хязгаарлаж болох. Гэтэл яагаад би нэг болгоомжгүй гэмт хэрэгэр ч юм уу те эсвэл ямар нэг жижиг делегтээр ингээд хорих ял ажиллаж байгаа учраас улс төрийн оролцооныхоо эрхийг сонгох эрхээ хязгаарлуулах ёстой юм бэ гэдэг асуудал. Би энэ хязгаарлалтыг бол жишээ нь зүй ёсны эрхтүүдийн зарчимд нийцэх хязгаарлалт биш ээ гэж боддгийн. Гэхдээ манай хууль зохиолч бол ингээд нөгөө талаас хорих газар ял ажиллаж байгаа хүмүүсээс санал авахад бол техникийн бэрхшээлүүд бол жишээ нь байхгүй тийм. Энэ бол хамгийн амархан саналыг авах боломжтой тэр хэсэг байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бол би бас эргэлзээтэй ханддаг юм. За манайх сая 8 оны сонгуульд орж чадаагүй. 12 оны сонгуульд гадаад амьдарч байгаа монголчуудынхаа сандыг авсан тийм ээ. Тэгээд тэр улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 6-гийн 7-гийн 1-д гадаад улсад байгаа сонгуулийн эрх эрхийг өөрийн биеэр ирж оролцсон гэсэн байгаа. Тэгэхээр энэ бол ер нь эрхтүүдийн зарчимд байдаг шүү дээ. Тодорхой эрхийн хязгаарлалтууд бол хүлцгүйц тийм хязгаарлагч байх хэрэгтэй тийм. Тухайн эрхэн зөрчигдөж байгаа эрх нь хязгаарлагдж байгаа этгээдээс хүлээн зөвшөөрөхөд хүлцгүйц тийм хязгаарлалт байж аж энэ бол үндсэн хуулийн дагуу хязгаарлалтаа гэж хүлээн зөвшөөрдөг ерөнхий зарчим байдаг. Гэтэл жишээ нь би одоо улсын хурлын 2012 оны сонгуульд яг сонгуулийн маргааш нэрс учраас бол энд сонгууль өгч чадаагүй. Тэнд байхдаа бол өгөх боломж байсан. Өгөх боломж бол байсан. Гэхдээ би Бонн хотод амьдардаг байсан. Манай дипломат төлөөлөгчийн газар Берлин хотод байдаг, тийм. Берлин Бонн хоёрын хооронд 600 км. За манай эхнэр битээр очиод санд өглөө гэхэд хоёр хүний хамгийн хямдхнаар явахад хоёр талдаа 200 евро тийм. Тэгэхээр 400 евро бол би саналаа авахын тулд гаргаж байгаа байхгүй тийм. Тэгэхээр ийм боломж байгаа. Жишээ нь Америкийн дунд хэсэгт оршиж байгаа хүн зүүн эрэгт Вашингтон DC-д очиод саналаа өгөх эсвэл манайх консул хаан Лос Анжелес нэлөө тийм. Тийшээ очиод саналаа өгөх. Энэ хоёрын хооронд бол санхүүгийн маш их бэрхшээл үүснэ. Тэгэхээр энэ бол бодит эрхийн хязгаарлалт болчихж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энэ хязгаарлалт хүлцгүйц хязгаарлалт мөн үү гэсэн асуудал бас тавигдаж байна. Миний хувьд бол санхүүгийн бэрхшээлээс санал авах чадаагүй харамсалтай. Тэгэхээр над шиг тийм хүмүүс бол зөндөл байгаа. Тэгээд манайх чинь 100 мянган хүн байгаа гэсэн нэг 30 хэдэн мянган 200 мянган хүн байгаа гэж ярьдаг нэг 30 хэдэн мянган хүн санал өгсөн шүү дээ тийм. Тэгээд санал өгөхийг хүсэхгүй байгаа гэж бол би тэднийг бодохгүй байна. Жишээ энд бол магадгүй энэ юу нөлөөлсөн байж болзошгүй ийм нөхцөл байдал байгаа. За дараа нь бол загтлаар санал авах зохицуулалт байх хэрэгтэй юм шиг байна. Өөрөөр хэлбэл жишээ нь загтлаар санал авдаг зохицуулалт манайх сонгуулийнхаа хууль тогтоомжид оруулаад өгчих юм бол нөгөө гадаадд байгаа хүмүүс тийм ээ эсвэл нөгөө нэг хайрцгаар санал аавна гэдэг нэгэн тэр цогтойгаад ашин шог шиг юм боддог шүү дээ. Тэр мэр чинь байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр захидлаар санал өгөх тэр боломжийг хангаад өгсөн. Өөрөөр хэлбэл хүн урьдчилж санал өгөхөө мэдэгдээд торгийн орондоо ч юм уу мэдэгдээд тэгээд материалаа хүлээж аваад саналынхаа хуудсыг битүүмжлэх тогтоо мөхтө бүх юмтайгаа хүлээж аваад тэгээд саналаа бөглөөд битүүмжлээд буцаага явуулцдаг. Тэрийн сонгуулийн өдөр задлаад ингээд саналыг авчдаг. Тийм. Энэ бол одоо хөгжил дэвшил эдийн засгт хүрсэн нөхцөлд бол хэрэгжүүлэхэд тийм хэцүү зүйл гэж би бодохгүй. Ганцхан энд улс төрийн хүсэл зориг байна уугүй юу гэдэг бас тэр бол асуултын тэмдэгтэй.
Тэгэхээр энэ зохицуултыг бас хийх шаардлагатай болов гэсэн. За дараа нь нөгөө санал тоолох автомат машин. Одоо энэ чинь нөгөө нэг их хурлын дарга Зандаа үгийн их болдыг оруулж ирээд лөөвөртчлээ гэж хэрүүлүүлээд байгаа шүү дээ. Сөрөг хүчнийх нь. Тэгэхээр тэр лөөвөртсөн лөөвөрдөг нь бол би мэдэхгүй. Тэрийг бол тогтоох боломжгүй. Гэхдээ энд нэг суурь зарчим алдагдаад байгаа нь юу гэхээр сонгуулийн үйл ажиллагаа ил тод байна гэсэн нэг тэр суурь зарчим алдагдаад байгаа. Би орон нутгийн сонгуул өгсөн. Орон нутгийн сонгуулиар энд байсан учраас тэр сонгуулиар өгөөд нэг автомат машинд саналынхаа хуудсыг хийж байгаа байхгүй юу? Тэгээд сайхан бүглөөл идэвхтэй иргэн очоод саналынхаа хуудсыг хийсэн чинь гээд сороод алга болцсон. Эргээд надад ямар ч респонд байхгүй тий. Миний саналыг тоолсон юм уу, тоолоогүй юм уу, авсан юм уу, аваагүй юм уу, тоолсон байхад хаана хэн дээр тоолчих, зөв тоолсноо, буруу тоолсноо тий. Тэр бол ямар ч эргээд хариу үйлдэл байхгүй. Герман улсын Бундестагийн сонгуул Германы Бундестагийн сонгуульд 2-3 ч сонгуульд санал авах машиныг ашиглаж байсан. Холланд нэг фирмийн машиныг ашигласан. Тэрийг бол холбооны үндсэн хуулийн шүүх сая 12 оны биш сүүлийн сонгуул дээр бол үндсэн хууль зөрчсөн байна гэд хориглолцсон. Санал авах машиныг хэрэглэж болохгүй болсон. Яагаад вэ гэсэн чинь тэрэн дээр тэр машины одоо нөгөө нэг манипуляц хийх боломжтой, саналын одоо хувиргах тэр боломж тэрмээр бол техникийн тал нь бол асуудал биш байсан. Гол унсан асуудал нь болохоор энэ ил тод байх, тэгээ нийтэд ил тод байх гэсэн зарчим нь хангагдаагүй байна гэсэн ийм асуудал яригд. Энэ санал тоолох машиныг хэн оруулж ирсэн байх нь хамаагүй, ямар програмчлалтай байх нь хамаагүй, гол нь тэр миний эрхийг хэрэгжүүлж байгаа, зөв хэрэгжүүлж байгаа, буруу хэрэгжүүлж байгаа гэдэг нь эргээд олон нийтийн өмнө шалгах боломжгүй байгаад нэг асуудал байна гэж. Сонгох эрх бол эрхийн хамгаалтыг хизээ шаарддаг хэрэг субъектив эрхийнхээ хувьд бол эрхийн хамгаалт тийм чухал биш. Өөрөөр хэлбэл сонгуулийн дүн өөрөөр хэлбэл тэр эрхийг хэрэгжүүлсний улмаас гарах эрх зүйр дагав нь бол объектив буюу бүгдээрнийхээ саналыг тоосны үндсэн дээр гарч ирж байгаа тийм. Сонгогдох эрхийн хувьд бол субъектив эрхийн хамгаалт байж болно. Сонгох эрхийн хувьд бол миний одоо тэр суудлал шийдвэрлэж байгаа нь ганц саналын зөрүүгээр шийдвэрлэгдэг бол миний санал зөрчигдсөн байх нь тийм ач холбогдолтой биш тийм ээ. Тэгэхээр объектив эрхийн хамгаалт буюу нийтээр бүгдээрнийх нь эрхийг зөрчсөн тохиолдолд энэ бол сонгох эрхийг зөрчижээ гэдэг. Тэгэхээр хизээ бүгдээрнийх нь эрх зөрчигдөх вэ гэхээр мандатын хуваарлалтад нөлөөлсөн байх хэрэгтэй тийм үү? Мандатын хуваарлалтад нөлөөлсөн тэр сонгуулийн зөрчлөөс болоод сонгуулийн дүн буруу гарсан мөн мандатын хуваарлалтад өөрчлөлт орсон. Тийм байж ажил нэг бол сонгуулийн зөрчил сонгох эрхийг зөрчижээ гэж үзэж ингэж авч үзэх хэрэгтэй гэж байгаа. Нөгөө талаас бол сонгуулийн маргааныг сонгуул дууссаны дараа шалгах хэрэгтэй юм байна. Манайх бол сонгуулийн явцад нь шалгаад чи болно болохгүй гэдэг ингээд хэрүүл маргаа үсгээ дараа нь их хурл нь бүрэлдэж чадахгүй ингээд ийм байдал руу ороод байгаа шүү дээ. Нэг бол сонгуул дууссаны дараа тэгээд тусгай журмаар тэр маргаан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмаар шийдвэрлэх хэрэгтэй. Германы жишээг та бүхэнд яриа л да. Германы жишээн дээр бол яадаг вэхээр сонгуулийн маргааныг бол эхлээд Бундестагийн сонгуулийн маргаан шийдвэрлэх байнгын ороо гэж байдаг. Тэр байнгын ороо тэр асуудлыг авч үзээд тэгээд тэрүүгээр сонгуулийн маргааныг энэ сонгуулийн зөрчил байна, сонгуулийн дүнд нөлөөлчихжээ, мандатын хуваарлалтанд нөлөөлчихжээ гэд шийдвэрлэх юм бол тэрийг зөвтгөн. Тгээггүй байна гэд шийдвэрлчлээ гэхэд нөгөө өргөдөл гаргагчдын өргөдлийг хангахгүйгээр шийдвэрлсэн байх юм бол өргөдөл гаргагч үндсэн хуулийнхаа шүүхэд хандах боломж нь байдаг. Тэгээд үндсэн хуулийнхаа шүүхэд очиж маргаанаа шийдвэрлэв. Гэхдээ Германч нөө холбооны улс болохоор бас юу яадаг юм л да. Мууч улс болгоо өөр зохицуулалттай. Зарим улсууд бол эхлээд захиргааны шүүхээрээ шийдвэрлүүлээд дараа нь үндсэн хуулийн шүүхтээ очдог. Ийм зохицуулалт байна. Бундестагийн сонгуулийн маргааныг шийдвэрлэх ажиллагааны хувьд бол нэг бэрхшээлтэй асуудал нь юу байдаг вэхээр нөгөө юу яатсан. Процессын хугацаа тогтоож өгөөгүй. Тийм болохоор нөгөө парламент ч юм бол өөрийнхөө сонгосон сонгуулийг сонгогдсон нөхдүүд чинь энэ хүчингүй байна бид нар болио гэд тэг шийдэх нь ховор байдаг юм байна л да. Тэгээ процессын хугацаа тогтоож өгөөгүй учраас нөгөө сонгуулийн маргааны өргөдлүүд хүрээд юмгот
хугацааг нь уцсгаад бүр эрхээ хугацаанд яваад байдаг нөгөө Бундестагч асуудлаа шийдэж өгдөг. Тэгж явж байгаа жилийн дараа, жил хагасны дараа шийднэ. Дараа нь үндсэн хуулийн шүүхээр явах процессын хугацаа чинь бас удаан үргэлжилдэг. Ингээд явсаар байтал яг ингээд нөгөө сонгуулийн маргааныг шийдвэрлэхэд нөгөө Бундестагийн бүр эрхээ хугацаа бараг дуусч яадаг. Нэг ийм асуудал байгаад байна. Тэгэхээр тэр асуудлыг шийдэхин тулд жишээ Нордрен-Вестфalen мужи улсын одоо миний амьдарч байсан мужи улс Бонн хот оршдог. Тэр мужи улсынх бол процессын хугацаа тогтоогоод өгсөн. Ландтаг сонгуулийн маргааныг бол ийм хугацаанд шийдвэрлэнэ. Тэгээд энэ шийдвэртээ санал нийлэхгүй бол мужи улсын үндсэн хуулийн шүүхэд хандаж болно гэх. Ийм зохицол. Энэ бол жишээ нь боломжийн зохицолтой байх жишээ. Манайд бол бэрхшээлтэй байгаа юмнууд их л байна л да тийм. Одоо сая хамгийн сүүлийн жишээгээр бол би энэ дээр бол бас эргэлзэл байна. Нөгөө тойргийн орны шийдвэр орон нутгийн сонгуульд сая улсын хурлын дахин сонгуул дээр 20 цаг гэдээ гарчлаа гэх тийм 20 цагаар тасалсан хуульд нь болохоор 22 цаг байдаг. Тэгээд би бол энийг тодорхой эрх зүйн зөрчил байна гэж сонгуулийн зөрчил болчихжээ гэж үздэг. Тэгсэн чинь нөгөө нэр дэвшигч Эрхэнбаяр одоо нэрээ татлаа юм уу эсвэл бууж одоо хүлээн зөвшөөрчлөө бууж өгснөө бууж өгөөд ингээ хүлээн зөвшөөрчлөө гингүүд нь нөгөө эрхийн зөрчилж арилгахгүй цаашаа ингээд явчихж байгаа. Энэ бол бас эргэлзээд энийг бол одоо шинэ сонгуулийн ерөнхий ороомороо шийдэх л байх л та. Эсвэл шийдэхгүй хайж магадгүй. Манай чинь их олон юм чинь нөгөө тохироо юмар явчихдаг штэ тий. Хуулиараа биш. Тийм байдлаар орчод бас харамсалтай. Эрэлт нэгдэх хэрэг. Энэ эрхийн хувьд бол хоёр төвчний асуудлыг ярьж байгаа. Нэг нь бол төрийн бус байгууллагад эвлэлд нэгдэх. Нөгөөх нь бол улс төрийн намд эвлэлд нэгдэх. Тэгэхээр эвлэлд нэгдэх хэрэг бол чөлөөт ардсан тогтолцооны хамгийн чухал эрх. Эвлэлд нэгдэх боломжгүй байх юм бол чөлөөт ардсан тогтолцоо бүрдэх төлөвшөх боломжгүй. Яг төрийн бус байгууллагад эвлэлд нэгдэх асуудал бол нэг асуудалтай биш. Энэ дээр нэг ойлголтын нэг асуудлыг ярьчих. Төрийн бус байгууллага гэдэг бол миний хувьд буруу ойлголт юм шиг байна. Энд чинь нөгөө нэг юугаар төрийн бус байгууллага гэхээр компани, хуулийн аж ахуйн нэгжүүлчин гэсэн төрийн бус шүү дээ, тийм. Тэгэхээр яг одоо үгчлээд ингээд ойлгох юм бол төрийн бус гэхээр тэр бүх хувийн хвшил тэр бүхэн чинь хамаарх болчиход. Нөгөө нэг энэ бол нөгөө NGO гэдгийг л non government organization гэдгийг ингээ орчуулад оруулаад ирсэн юм шиг. Тэгээ хууль баталж явах үед тийм. Тэгэхдээ NGO гэдэг чинь бас зөвхөн нөгөө олон улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн одоо төрийн бус байгууллагуудыг одоо ашигын төлөө бас нийгэмд үйлчлдэг байгууллагуудыг яриад байгаа шүү. Улс дотроо бол ашигын бус non profit organization гэдэг ашигын бус хууль итгэхэд ашигын бус байгууллага гэдэг ойлголтыг ярьдаг. Тэгэхээр ашигын бус байгууллага гэдэг утгаараа нэр томьёо ингэж цаашаа зөвтгөгдөж явал их зүгээр болов уу гэж би бас боддгийн. Тэгээ энэ чиглэл ч гэсэн бас хуулийн төсөлмөсөл боловсруулагдж байгаа гэж тийм сураг сонссон. За улс төрийн намд эвлэлт нэгдэх хэрэг. Энэ эрхэн дээр бол нэлээд зүйлүүдийг ярьж болно. За ер нь бол улс төрийн намын эрх зүйн одоо асуудлуудаар бол цөөхөн санаа хэлчихье. За нэгдүгээрт бид нар энэ улс төрийн нам гэдгийг ойлгох ойлголтын нэг буруу юм байгаад их шиг байна. Улс төрийн намуудын тухай хууль дээр ч гэсэн улс төрчид судлаачдад ярьж байгаа ч гэсэн улс төрийн нам бол төрийн эрхийг авах зорилгоор нэгдсэн хүмүүсийн нийтлээ гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь бол зөвхөн улс төрийн намын ганцхан шинж нь авахгүй зорилго. Тэгэхээр улс төрийн намд чи өөрт нь улс төрийн хүсэл зорилгыг төлөвшүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх гэдэг өөр бусад шинжүүд чухал нийгэмд гүйцэтгэх чухал функцүүд байна шүү дээ. Тэр функцүүдийг ингээд орхигдуулаад ингэж ойлгоод. Тэгээд ингэж ойлгосноос болоод нөгөө нэг сонгуулийн намууд үүсээд шүү дээ. Байхгүй байж байгаа сонгуул олонгод гарч ирэл за одоо нөгөө төрийнхээ эрхийг авах цаг маань болсон шүү. Яг тэр момент чи одоо үзэж өгнө гэдэг. Тэгээд баахан бужигнуулж байгаа алга болчдөг. Тэгэхээр улс төрийн намаас бол нөгөө юуны хооронд сонгогчд буюу иргэд тэгээд төр хоёрын хооронд нөгөө эргэх холбоо үүсгэх, амьд холбоо олох, иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг төлөвшүүлэх, үжил баримталтай болох нөгөө улс төрийн намууд төлөвшөх гэдэргээд тэр үйл явцууд маань саатаад байгаа юм шиг. Энэ буруу ойлголтоос болоод. Тэгэхээр энэ ойлголтыг бас бид нар нэг зөвтгөж харах хэрэгтэй юм шиг байна. За дараа нь бол хамгийн гол асуудал бол улс төрийн намуудыг улсын дээчүүхээс
конститутив байдлаар буюу үйл ажиллагаа явуулах эрхийг олгох байдлаар бүртгэгдэг. Энэ бол миний хувьд маш буруу. Өөрөөр хэлбэл улс төрийн нам эвлэлд нэгдэх эрхийг бол хамгийн багаар хязгаарлах хэрэгтэй. Тэгэхээр манад бол хамгийн ихээр хязгаарлагддаг. Аль боломжит бүх хэлбэрээр хязгаарлахыг зориуд. Энэ бол нөгөө эрх барьж байгаа хэсгийнхэн чинь юу яагаад вэ шүү дээ. Өөрснийхөө хүрээг хамгаалаад тий өөрснийхөө эрх ашигын төлөө ийм байдал руу оруулаад. Уг нь бол яах ёстойгоор улс төрийн намууд зохион байгуулагдлаа. Бид нар улс төрийн нам бол зохион байгуулагдсан шүү гэдгээ мэдэгдээл зөвхөн бүртгүүлэл мэдэгдээл бол. Түүнээс биш үйл ажиллагаа явуулах эрхийг нь бол олгож төрөөс олгодог байж болохгүй. Төрөөс олгодог байх юм бол төрд байгаа хэсэг чинь мэдээж өөрсөндөө өрсөлдөгч бэлдэхгүй байхыг л хичээж шүү дээ. Энэ үднэс бол энэ зохицуулт бол маш буруу юм аа. Тэгээд формал аягүй өндөр шаардлагуудыг тавьдаг тийм. Гэхдээ бол нөгөө сонгуул тодорхой хэмжээнд зохион байгуулалтын хувьд явагдах боломжийг хангахын үүднээс бол тэрэнд яг үнэхээр төрийн хүсэл зорилгыг бүрдүүлэхэд ард түмний улс төрийн хүсэл зорилгыг бүрдүүлэхэд нөлөөлөе гэж бодсон тэр нөлөөлөх чадвартай төрийг барих чадвартай дараа нь одоо олонхын санд авчлаа гэхэд тэр хэсэг бол сонгуульд оролцож явах хэрэгтэй гэдэг үүднээс баг зэргийн формал шаардлагуудыг бол жишээ нь тавьж болох юм тийм. Тэрийг нь бол одоо сонгуул зохион байгуулалт сонгуулийн байгууллага ч юм уу тэр нь одоо тэр формал шаардлагуудаа хангаад явдаг. Тийм байдал руу орвол илүү зүгээр юм болоо гэж боддог. За дараа нь бол төрийн албан агчдын улс төрийн оролцооны эрхийг хязгаарласан. Төрийн албаны хуулийн 19-6 дэд өглөө тийм юу яадаг. Төрийн албан агчид улс төрийн намаас түтгэлзнэ гэх тийм. Энэ бол энэний зохицуулт нь болохоор нэг засаг солигдонгууд хүмүүсийг бөөнөр нь халж сольж байна. Энэ байдлаас зайлсхийхэд бол төрийн албан агчдыг улс төрийн намын гишүүнчлээс нь түтгэлзүүлж байна гэсэн ийм зорилготой гэдэг тийм. За эрх зүйн хэмжээ одоо ийм эрхийн хязгаарлалтууд гарахтаа бол нэгдүгээр зорилгодоо зөв зорилготой байх хэрэгтэй тийм. Хүлээн зөвшөөрөгдөх зөв зорилготой байх хэрэгтэй. Тэрэндээ хүрэх арга нь зөв байх хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ юу маань энэ хязгаарлалт маань зорилгодоо хүрсэн үү гэдэг асуудал байна. Жишээ нь одоо өнөөдөр ингээд сони хэвлээд яг үнэхээр тийм эсхийнүүд би мэдэхгүй тий. Тэгвэл одоо нарцсан намынхан гарч ирчээд ардын намын гэсэн хүмүүсийг ингээд халж солиод байна гэсэн маргаа ингээд сони хэвлээр явж штэ тий. Магадгүй огт хоосон газараас юм яриагаад учраас зарим нэг тийм тохиолдлууд байж болох юм тий. Тийм тохиолдлууд байлаа гэхэд тэгэхээр энэ зохицуултад зорилгодоо хүрээгүй штэ нэгдүгээр. Хоёрдугаар төрийн албан агчид гэдэг бол хамгийн боломжийн боловсралтай улс төрийн эрх зүйн боловсралтай сонгогчдын нэлээд том хэсэг. Энэ хэсгийн улс төрийн оролцооны эрхийг хаана гэдэг чинь бол хязгаарлалт гэдэг чинь бол ерөөсөө арчил маш том аюул учруулж байгаа асуудал байхгүй. Энэ бол үндсэн хуулийн бас тодорхой зөрчлийг ч агуулж байгаа гэж би боддгийг. Тэгэхээр уг нь бол яах ёстой вэ гэвэл төрийн албан хаагч зөвхөн өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргахдаа л өөрийнхөө дэмждэг улс төрийн хүчин тэр байр сууриас хандаж болохгүй л гэсэн. Тийм зарчимтай байх хэрэгтэй байна. Тэгээд тухайн шийдвэрээ гаргахдаа улс төрийн намын байр сууриас хандсан байх юм бол тэрийг нь шүүх тогтоодог. Ардчилсан эрх зүйн төрийн тулгуур суурьч юм бол хараат бус шүүх шүү дээ тийм ээ. Тэгэхээр хараат бус шүүхтэй л найдах хэрэгтэй байхгүй юм. Тэгээд энэ төрийн албан агчийн тодорхой гаргасан шийдвэрээр нь энэ хүн улс төрийн байр сууриас энэ шийдвэрийг гаргачлаа. Ингээд миний эрх хэрэгчлийг зөрчилчлөө юм уу? Ингээд энэ нийтийн ашиг сонирхолд хохирол учруулчлаа гэсэн шаардлага гарахад тэр нь шүүхэд очоод тэр шүүхээр шалгагдаад шүүх тэрийг шийдвэрлэдэг ийм байдлаар явах. Түүнээс биш энэ улс төрийн оролцооны эрх, улс төрийн эвлэлд нэгдэх эрхийг хязгаарлах энэ үндслэл бол хамгийн муу хувилбараа гэж би боддгийг. За тэгээд улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал бол ил тод биш байгаа тийм. Хяналт зохицуулт нь бас сул байгаа. Одоо тэгээд улс төрийн намын тухай хуулийг шинжлэх ажлын хэсэг бас төсөл мөсөл боловсруулад явж байгааг сонсогдсон. Тэгээд тэр шинжилтээрээ өөрчлөх байхаа гэж найдаж байна. За дараагийн нэг асуудал бол улс төрийн намуудыг хориглох заалтууд хөдөлгөөнүүдэд үйлчдэг. Өөрөөр хэлбэл нөгөө militant democracy гэдэг байна шүү дээ. Дархлаатай ардчил гэдэг. Тэгэхээр үндсэн хуулийн үзэл санааны эсрэг төр нийгмийн байгууллагын эсрэг тийм улс төрийн хүчнийг бол хоригддаг байх хэрэгтэй. Тийм зохицуулалт ч байгаа. Гэхдээ тэр зохицуулт нь зөвхөн нөгөө нэг 800 эдэн гишүүнтэй болоод юунд улсын дээд жүгд бүртгүүлээд гараад ирсэн тэднэрт хамааралтай байхгүй. Тэгвэл
энэ гадуур яваад байгаа хөдөлгөөнүүд энэ бүхэн чинь бол үндсэндээ улс төрийн намуудчууд, улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа тий. Эдгээр чинь бол үндсэндээ улс төрийн намууд байхгүй. Одоо яг одоо бүртгүүлдэг системээр байх юм бол тэгэхээр нөгөөдөл чинь болохоор нөгөө дээчүүгийн хяналтанд нам болтлоо орж ирэхгүй байгаа. Тэгтэл бас тэр үндсэн хуулийн үзэл санааны эсрэг ардчилсан төр нийгмийн байгууллагын эсрэг тийм үзэл санаатай хөдөлгөөн хүчнүүд бас жишээлбэл байж л байгаа шүү дээ. Тэгэхээр тэднийг хязгаарлах, хориглох тэр зохицуулт чинь өртөхгүй ингээд өшөө хүчрхэгжээд ингээд яваад байна тийм. Тэгээд дараа нь бүр нийгэмд суурьтай болоод нийгэмд одоо бидний үндсэн хуулиар томгоолсон зорилгод маань хүрэх тэр замд саад болохоор тийм улс төрийн хүчин болчихсон хойно бид нар хориглох гэвэл бас хэцүү байдал руу орох тийм. Ийм нэг бэрхшээлтэй асуудал байгаа юм шиг байна гэж бодож байна. За төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах хэрэг. За энэ дээр бол салбар хуулиудаар зохицуулагдж байгаа. Тэгээд нэг ганц жижигхэн хууль байдаг тийм 90 оны чөлөө социализмын үеэс бүгд найрамд Монгол ард улсын үеийн чөлөө нэг төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хууль гэдэг нэг хууль байдаг. Тэгээд одоо бол захиргааны үйл ажиллагааны тухай хууль гэдэг. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны үйл ажиллагааны процессыг хуульчилсан ямар үед яаж гарах вэ? Захиргааны акт хизээ хууль ёсны явах хууль бус байх уу гэдгийг зохицуулсан тийм хуулийн дэвсгэл явж байгаа гэсэн. Энэ хууль батлагдах юм бол энэ эрхийг хангах чиглэлд дөрвтэй алхам болох байхаа гэж бодож байна. За үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үг хэлэх хэвлэл нийтлэх. За үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж байгаа учраас би энд яриа зогсож байгаа гэж бодож байна. За энэ дээр бол 3 эрх байгаа. Тэгээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэл нийтлэх. За үг хэлэх эрхчлөө бол бас зах хэмжээнд хангагдсан. Хэвлэл нийтлэх эрхийн хувьд бол нийгэм шөмжлүүд явж байдаг тийм ээ. Нөгөө хаалтын гэрээ гээл одоо хэвлэл мэдээлэл байгууллагад цөөхөн хүнээс одоо цөөхөн мөнгөтэй хүмүүсээс хараат болсон энэ төр гэдэг энэ юунууд явж байдаг. Энэ дээр бас би сая ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн ерөнхийлөгчийн ажлын албанаас хэвлэл мэдээллийн тухай хуулийг шинжилэн найруулж гаргаад их хурл руу оруулаад буцаагаад татчих шиг боллоо. Энэ бол бас нөгөө сонгуулийн өмнө хэвлэлийнхэнтэй муудалцаад яах юм гэсэн байлгүйтэй бодвол. Гэхдээ бол энэ хууль маш чухал. Миний санаагаар бол юу гэдэг тэр хуульд бас концепцэн тэр төсөлд концепцэн туссан байсан санагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг зарлах хэрэгтэй. Өөрөлдөл хүмүүсийн мэд хэрхийг хангаж өгөх хэрэгтэй. Энэ хэн гэдэг хүний хэвлэл мэдээлэл ямар өнцгөөс бичээд байна гэдгийг дүгнэх боломж нь олох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь хэвлэл мэдээлэл хараат байх юм бол арчилсан тогтолцоо, арчилсан ёс хэрэгжих ямар ч боломж байхгүй. Энэ бол бүр эссенциал тийм бүр амин тийм шаардлага байхгүй. Тэгэхээр нөгөө талаас бол хэвлэл мэдээллийн эрсэлд хөрөнгө оруулалтыг нэг этгээд юм уу нэг сонирхол өгөх этгээдийг хязгаарлаж өгөх хэрэгтэй юм шиг. Бүр хяналт тавих боломжгүйгээр тийм олон хүмүүс олон этгээд хөрөнгө оруулж ээж нэг хэвлэл мэдээллийн эрсэл болдог тэр нөхцөл боломжийг бүрдүүлж хэрэгтэй. Нөгөө талаас бол энэ олон нийтийн хэвлэл мэдээллийн эрсэл байна шүү дээ. Өөрөлдөл public одоо олон нийтийн үндэсний олон нийтийн радио телевиз ч юм уу тийм ийм олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат тус байдлыг бас чөлөөт байдлыг автоном байдлыг бас хангаж өгөх хэрэгтэй юм шиг байна. За иймэрхүү санаануудыг хэлье. За жагсаал цуглаан хийх 50 жагсаал цуглаан хийх. Энд бол нэгдүгээр 50 байх хэрэгтэй тийм. Хоёрдугаар жагсаал цуглаан хийх боломж нь эрхчлөө тэр боломж нь бол нээлттэй байх. Манайд бас нөгөө зөвшөөрлийн систем байгаа. Энэ бол бас маш буруу тогтолцоо гэж. Өөрөөр хэлбэл жагсаал цуглаан хийхин тулд бол би заавал төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах. Тэгэхээр нөгөө төр чинь мэдээж зөвшөөрөл өгөхгүй л хийчихэж шүү дээ. Тийм үстэй. Өөрөөр хэлбэл өөрөө ирэх барьж байгаа. Тэгээд өөрийнх нь эсрэг жагсах гэдэг хүний чинь зөвшөөрөл өгөхгүй л хийчихэж шүү дээ. Тийм учраас бол энийг бол зөвхөн мэдээлэл бид нар жагслаа шүү гэж мэдэгдээл хийж байгаа. Төр энд ямар оролцоотой байх вэ гэхээр төр бол хамгаалахад оролцоотой байна. Жишээ нь Германд нөгөө нэг нацист хөдөлгөөнүүд байдаг л да тийм. Тэд нар ингээд байнга жагсч магсчихэд. Тэгэхээр тэр нацист хөдөлгөөнүүдийг ингээд яадаг вэхээр жагсаж яхад нь нутгийн иргэд тэр нутгийн тосгоныхын ч юм уу тэр жагсаж байгаа хотынхын ч юм уу хүмүүс эсэргүүцээд ингээд юу яадаг. Эсрэг жагсаал хийдэг тийм. Бас нөгөө зүүнний хүчнийхэн бас эсрэг ингээд жагсаад. Тэгэхээр тэр хоёрыг мөргөлдүүлэхгүй зөрчил гаргахгүй тул цагдаа нар хамгаалаад
юу төлөвлөсөн эндээс тэр хүртэл жагснаа гэхтэн тэр жагсаадаас нь тэр хүртэл нь хамгаалсаар агаад авчиж байгаа. Хоёр талаар нь хотын иргэд юу замын хоёр талаар ингээд зогссон хашгираад яагаад те тэр цагдаа хамгаалж байгаа тэднийг жагсуулаад. Тэр нацист хүчнүүд бол германууд тэр нацист чиглэлтэй үндэсний социалист намуудыг бол хориглох гээд ингээд хязгаарлах гээд ингээд ерөнхий улс төрийн хүсэл зориг бол тэдний эсрэг тий эрх баригчдын бүгдээрийн хүсэл зориг тэднийг байх ёсгүй гэж үздэг. Тэгсэн хэрнээ нөгөөдөл чинь жагсах боломжийг хангаж өгөөд ингээд хамгаалаад ингээд яваад байгаа байхгүй. Яг ийм л байдлаар төр оролцох хэрэгтэй. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.